Монгол хүн баялагынхаа эзэн зөвлөлдөх санал асуулгын эхний уушаад өндөрлөлөө. Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулсан уг санал асуулгад төврийн аргаар 1570 хүн хамрагджээ. Санал асуулгын явцад хяналт тавьж холбогдох албан хаагчид 11 аймагт томилолтоор ажилласан байна. Санал асуулгын 2 дахь уушаад 11-ээс 12-ны хооронд төрийн ордноо болж 800 гаруй хүн оролцсноо. Ноолрөнгөн 170-аас 205 мянган төгрөгийн хооронд хэлбэлдэж байна. Тодруулбал Дорноговь болон Хөвсгөл аймагт 170-аас 175 мянга, Дундговьд 175-аас 180 мянга, Орхон Булган аймагт 180-аас 185 мянга, Төв аймагт 185-аас 188 мянга, Сүхбаатарт 196-аас 199 мянга, Хинтээ аймагт 197-аас 202 мянга, Дорнод аймагт 202-аас 205 мянган төгрөгийн үнэтэй байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт аюулт үзэгдэл ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдчихэ. Үүний 95 нь ахын гал төмөр, 11 нь ой хэрийн төмөр байв. Мөн 4 удаа шар усны үер болж биологийн гаралтай аюулт үзэгдэл 1 удаа гарчээ. Түүнчлэн хүний үйл ажиллагаатай 10 удаагийн осол бүртгэгдчихэ. Үүнээс онцгой эдлийн алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж 286 хүнийг утаажилтын бүсээс гаргасан байна. Дорнод аймгийн халах гол сум Дашхай багийн Шувуут гэдэг газарт 4-нд гарсан төмрийг 2 өдрийн турш ажиллаж 6-ны тэг цаг 50 минутад цурамд нь оруулах байна. Одоо бүрэн унтрахаар аймаг сумын онцгой эдлийн алба, хөлийн цэрэг, халах гол сумын мэрэгжлийн анги зэрэг нийт 64 хүн 10 автомашинтай ажиллаж байна. Хотын их цэвэрлэлийн нэгдсэн арга хэмжээний 2 дугаар уушаад туулгын айд сувын цэвэрлэгээр эхэллээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрхийн төвшинээс Сонсголонгийн бүр хүртэлх нийтдээ 21.4 км урт үргэлжлэх туулгын айс авдах 1350 га талбайг хамарсан цэвэрлэгийг эхлүүлжээ. Брэдэд хачгийн улирал эхэлжээ. Хачгаар халдварлахад заавал ой мод руу явсан байх шаардлагагүй. Сүрэн газарт ч тусаж болохоор байна. Нэгэн залуу хотод ажиллах хийж явахдаа махчин шавжийг биеэсээ илрүүлсэн явдал бүртгэгджээ. Тиймээс аюулгүй дүрмийг баримтлахын зэрэгцээ биеэ шалгаж байх үе ирснийг сануулж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.